Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 62 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр энэ цахим ертөнцөөд хүмүүст мэдээлэл өгж, урам зориг өгч, нэгийг бодуулдаг залуустаа талархаж байна. Принц Яа гээд энэ залууг 7.3 сая хүн дагдаг байна. Түүний тавьсан урам зориг өгөх бичлэгүүд нь нэгийг их бодуулдаг. Хамгийн сүүлд тавьсан бичлэгийн 3 сарын 18-ны энэ бичлэгийг би та бүхэндээ хаваалцъя гэж бодсон юм аа. Принц Яаг энэхүү бичлэгийг хүн болгон энэ бичлэгийг үзэх хэрэгтэй гэж. Тэгээд бичлэг нь ерөнхийдөө 6.5 минутын урттай. Гэхдээ миний хувьд та бүхэн энэ бичлэгийг нь үзэх юм бол та бүхэн өөрсдийнхөө амьдралаас ямар нэгэн цаг үрлээ гэсэн сэтгэл бол төрөхгүй. Энэ бол чухал сэдвийг ярих хүндэж байна. Бид нар муудсан ногоог бие хордуулна гэд ямар нэгэн байдлаар бол иддгүү хоол хүнсээ аюулгүй байдлаа маш сайн хангаж хамгаалж байдаг. Гэтэл сөрөг бодол биеийг хордуулж байгаа тэр бодлуудыг өдөр тутамдаа сөрөг мэдээллүүдийг, буруу мэдээллүүдийг ямар ч тийм хаалт хамгаалтгүйгээр шингэн авч тархиндаа оруулж байдаг. Тэгэхээр энэ талаар ерөнхийдөө бас ярьж хэрхэн түүнтэй тэмцэхүү гэсэн тийм бичлэгийг бол хийсэн байна. Тэгээд энэ Принц Яагийн бичлэгийг би тавьж байгаад холбоосын та бүхэн 50 та бүхэн эсвэл интернетээр өөрсдөө хайгаад бас олж авч болох юм аа. Facebook-ээр Принц Яа гэд хуудасаар нь орохоор хамгийн сүүлийн 3 сарын 18-ны бичлэг байгаа шүү. 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай.